За урьдчилсан байдлаар авч үзэхэд тухайн одоо компаниудын өөрсдийнх нь өгж байгаа мэдээлэлээр бол 1400 тонн мах бол одоо байна гэдэг зүйлийг ярьж байгаа. За сүүлийн 1 сарын хугацаанд нөөцийн махыг худалдаалах 600 гаруй цэгүүдийг байгуулсан. 600 гаруй цэгүүдээр дамжуул нөөцийн махыг худалдаалж байгаа гэдэг ийм мэдээллийг бол Улаанбаатар хотын захиргаанаас мэдээлж ирсэн. Урьдчилсан байдлаар газар дээрх хяналт шалгалтаар бол нийтдээ 600 бол биш байна. 375 худалдаалах цэг байна гэдэг ийм асуудал бол тогтоогдож байна. За энэ 375 цэгээс 250 цэгээс одоо өчигдрийн байдлаар авч үзэхэд сүүлийн 1 сарын хугацаанд нөөцийн мах бол ирээгүй гэдэг ийм мэдээллийг бол өгж байгаа. За тухайн компаниудаас одоо энэ яагаад энэ тэр байгаа гих 1400 тонн махыг худалдаалахгүй байгаа юм бэ гингүүд нийслэл Улаанбаатар хотын ерөнхий менежерээс энийг одоо худалдаалахыг одоо байж бай гэсэн ийм одоо чиглэл өгсөн гэдэг зүйлийг танилцуулсан. За тийм учраас энэ асуудал бол зохион байгуулалттай байж болзошгүй. Зориуд санаатай одоо энэ махны үнийн өсөлтөнд ийм нөлөөлөх ийм ажиллагаа байсан байж болзошгүй гэдэг асуудал яригдж байна. За яг одоо холбогдох байгууллагууд бол тэр мах хэдэн яг одоо тэр тухайн компаниудад хэлж байгаа 1400 тонн мах маань одоо яг тэр тоо хэмжээгээр байна уу гэдэг асуудлыг хүртэл авч үзэж байна. Одоо хуулийн хяналтын байгууллагууд бас энэ шалгалт бол үргэлжилж байна. За үргэлжилж байгаа учраас одоо бас энэ дээр маш тодорхой тоонууд бол одоогоор бол мэдээлэгдэхгүй. За урьдчилсан байдлаар бол ямар ч байсан ийм хэмжээний бол мах байхгүй байна гэдэг одоо ийм одоо дүн мэдээтэй байна. За тийм учраас одоо Монгол улсын ерөнхий сайдаас Улаанбаатар хотын захирагчд хариуцлага тооцож огцрол гарах хэмжээ авсан. За сая миний би одоо өдөр бас тамга тэмдгийг одоо хотын 1-р орлогч Мөнхбат даргад хүлээлцүүлэх энэ ажлыг бол одоо зохион байгуулад ингээд хүрэлцэн ирсэн байгаа гэдгийг та бүхэнд хэлье. За холбогдох нөөцийн мах